бүтэн шүдтэй байна гэдэг хамгийн энгийн атлаа, хамгийн эрхэм тансаг гоёл юм. Олон жил араа шүд бий явсны улмаас хоолоо сайн заажиж чадахгүй, инээх бүрдээ шүлс үсрэхвэ гэж санаа зовнон төрөлхийн сайхан инээдээ хүртэл нууж ирсэн нэгэн сайхан ээжийн тухай түүхийг та үзэх гэж байна. Тэрээр 9 имплант 4 бүрээс хийлгэн ам дүүрэн цагаан шүдтэй болж инээмсэглэж амьдралын итгэлээж буцаан авсан юм. Энэ бол зөвхөн эмчилгээний видео биш. Энэ бол өөрийгөө болон ээж аавыгаа хайрлсан өдрүүдийн тухай бичлэг юм. Хамгийн анх ингээд шүдний эмнэлэг дээр, юулайн шүдний эмнэлэг дээрээ ирээд ээжийнхаа шүдний зургийг хараад бол би нэрээ арай л эрт ээжийг дагуулад шүдний эмнэлгээр явчихгүй яав да. Хэрвээ таны аав ээж эсвэл өөрт тань ижил зовлон, ижил санаа зовнил байдаг бол энэ бичлэгт хариу бий. Хамтдаа түүний эмчилгээний бүхий л алхмыг нэг нэгээр нь зүрх сэтгэлээрээ мэдэрч үцгэе. За, сайн байна уу та? Та юуны төрөнд өөрийгөө танилцуулаач. Намайг Баццаг гэдэг. Шүд нь ер нь хизээнээс муудж эхэлсэн бэ? Шүд бол ер нь хүүхэд байхын л араанууд авахгүйцэн өвдөд. Тэгээд ерөөс араагүй маш олон жил. Бидний үед чинь нөгөө шууд л авчдаг байсан. Тэгээд залуу нас өөрөө гоё нас болохоор нэг тэр үедээ мэдрэхгүй гэдэг явсаар яж байгаа л үдийг хүрсэн. Энэ оронд хиймэл шүд зүүжсэн үү? Ер нь хэрэглэхэд хэр байсан бэ? Мэдээж бас эмэгтэй хүн болохоор гоо сайхан байдлаас нөгөө араагүй байгаа учраас хиймэл шүдээр одоо түр бас арга цай гэж бодоод хиймэл шүд хэлгэж үзсэн. Тэгээд хиймэл шүд бол ер нь бол аюу тийм тухгүй нөгөө одоо тийм хуванцар амтагдаад байгаа юм шиг. Тэгэл огвдс хүрээд ерөөс нь тэр хиймэл шүдийг бол сүүлдээ нөгөө хиймэл шүдээ харахаар юу яагаал тэгэл хүнтэй хоол идээ сууж ясан ч нөгөө хиймэл шүд маань нэг аюу тахгүй нөгөө өөрийн шүд биш учраас нөгөө хөдлөө ер нь амт аюу юм ажиллахад тийм хэцүү хүндрэлтэй байдаг юм байлээ. Тэгээд хүмүүс маань яг нөгөө онгорхон шүдтэй явснаас гээд хиймэл шүдийг хийлэгдэг. Тэгээд ер нь бол хиймэл шүд дэмий юм байлээ. Тэгээд ер нь л болж л өгвөл хүмүүс минь имплант хийлгэх нь ер нь зөв юм байлээ шүү. Шүдний эмнэлгээс та айдаг уу? Айдаг. Яагаад айдаг вэ? Хэцүү шүү дээ. Шүдний эмнэлгээс үнэхээр айдаг. Шүдтэй ер нь та эмчлүүлэе гэж яагаад хизээнээс зорих болсон? Нас өгшрөөд ирэхээр ингээд шүд улам их нөгөө араг болохоор чинь шүд сулраал завж ингээд жоохон унжих шүс мүсэн гэж өсчээд байгаа. Тэр байдал бол айгүй хүндрэлтэй бас айгүй хэцүү сэтгэл эмзэглээ шүдэндээ маш их санаа зовоод тэгээд имплант хийхээр лайгаад хүмүүс юус айгүй амар штэ имплант бол хийхэд дэмий гэл эмнэлгүүдийг ингээл хараад энэ эмнэлэг их зүгээр юм байна да тэр эмнэлэг тийм юм байна да гэж явж байгаа. Танай эмнэлгийг фэйсбүүкээр яг тэр сурталчилгаа гэж харчаад бүгдээ энэ эмнэлэг ер нь надад айгүй их таалагдаад байна. Тэгэд энэ эмнэлэг рүү ярьж холбогдоод өгөөч гэдэг. Зөв. Тэгээд танай эмнэлэг гэсэн. За тэгээ манай эмнэлэг харин танд таалагдж байна яаж? Таалагдж байгаа хүмүүсийн хайрсаг хайцаа тэгээ ай тухтай тавтахтай орчин үнэхээр таалагдж байгаа. За та шүдээ одоо хоёлаа бараг 9 имплант хийлгэж штэ тий. Тэгээд ярилцсан гоё цагаан шүдтэй болох гэж байгаа тий. Тэрнийхээ дараа хамгийн түрүүнд аюу их үү? Айгу хинэх дуртай штэ би чи айгу хинээдэг хүн. Тэгэл одоо ч нөгөө араагүй болохоор айгу баригдмал өөртөө айгу ихтгэл муутай болчихсон юм байлээ. Тэгээ одоо ярилцсан сайхан цагаан шүдтэй болохоор зүгээр инээд алдаад яваад байна да. Таны насны зөндөө олон ихчнэр ах нар үзэж байгаа. Тэгээд та юу гэж хэлмээрээ? Хүмүүс айгу буруу ойлголттой явдаг юм байлээ. Ингээд имплантыг айгу хөвддөг хэцүү дэмий гэсэн юу айгу ойлголттой явдаг юм байлээ. Тэгээд тэр бол худлаа юм байлээ шүү гэж би хэлэх гээд байна. Яг үгүй өөрөө одоо ингээд нөгөө эхний хаалгаанд орсон. Тэгээд би одоо яана одоо амар хавддаг гэсэн гээд айгу хайдастай байсан. Тэгээд надад бол ямар ч тийм хүндрэл гараагүй. Нас ахих тусам бид нар нөгөө хоол боловсруулах одоо
араа шүд маань хол боловсруулах үйл явцад маш сайн өөр гүйцэтгэж яадаг мөн одоо амны үндийн тэгш зүг харагдах байдлыг одоо сахин хамгаалж байдаг учраас одоо амны үндийн эрүүл ахыг маш сайн сахих шаардлагатай үүднээс би одоо имплант шүдийг эхлэхээр бол их зоригтой шийдсэн. 이쪽이 오른쪽이고요. 이쪽이 왼쪽이에요. За баруун зүүн тал нь 오늘 여기 임플란트 수술하실 거예요. за өнөөдөр болохоор энэ хоёр дээдлэлтэй имплантыг хийн. 여기 2개 들어갈 거고 오늘 수술하고 나서는 다음 주에 실밥 뽑으러 한번 오실 거고요. Тийм өнөөдөр имплантыг хийгээд 7 хоногийн дараа утсаа авах болно. 그리고 오늘 수술일로부터 한 달 뒤에 오셔서 여기 체크만 먼저 볼 거예요. Тийм хаалганаас хойш 1 сарын дараа одоо чек хийх шалгаа. 그다음에 수술하시고 나서 한 3달쯤 뒤에 이렇게 보철 올라갈 거고요. За ингээд шурал суулгасны дараа 3 сарын дараа яг нөгөө бүрээс нь шүтнэ. 보철 올라가면서 양옆에 크라운도 같이 들어갈 거예요. Тэгээд тэр нөгөө бүрээс идэхдээ хоёр талын одоо байгаа шүтэн дээр нь хоёр бүрээс. 나머지 아래쪽 수술 부위는 요거 하고 나서 그 다음에 일정 맞춰서 진행할 겁니다. За үлдсэн зүүн талын имчилгээг нь болохоор дараа цагаав тохируулж агаад ирээд хийлгэж байгаа болно. 소독할 건데 이제 소독하고 되시면 안 돼요. Баццэг ихчийн маань анхны суулгацын мис засал эхлэх гэж байна. Эмч нарын маань баг мис засалд шаардлагатай тоног төхөөрөмж, багж хэрэгслээ чанарын өндөр түвшинд бүрэн бэлтгэж, CT зураг болон ясны нягтрал дээр үндэслэн суулгацын байрлалыг микрон түвшинд нарийн төлөвлөн, зөвхөн бат бух ягт ясны хэсгийг сонгон, температур, өнцөг, гүн бүхий л хэмжээсийг оновчтой тэмдэглэсэн байгаа. Имплант гэдэг нь нэгэн төрлийн суулгац бус, төрөлхийн шүдний үйл ажиллагааг орлох нарийн бүтэц. Тиймээс зөв байрлалыг олох нь амжилттай хаалгаа хийх үндэс болдог. За манай үйлчлүүлэгч Баццэг ихч маань имплантнууд нь бүгдээрээ суулгагдсан байгаа. Хамгийн ихний имплант нь 7 сарын 29-нд баруун дээдлийн 2 имплант. Тэгээд 8 сарын 28-нд зүүн доотлын 3 имплант. 10 сарын 14-нд зүүн дээдлийн 2 имплант. Ингээд 1 сарын 3-нд баруун доотлын имплант гээд ерөнхийдөө суулгах имплантууд маань бүгд суулгагдсан байгаа. Одоо л 2 дугаар суулгац тулгуурыг байрлуулад бас хив аваад ерөнхийдөө дээд бүрээснүүд нь хийгдэх үйл ажиллагаанууд явагдаж байна. Зуулаа. Одоо хийгдэж буй шат бол зуулт тохируулах, хив авах үе шат. Имплант эмчилгээний хамгийн чухал алхмуудын нэг. Баццэг ихчийн хувьд баруун зүүн талын 13 шүд зэрэг хийгдэж байгаа учраас зуултыг төгс тохируулах нь эмчилгээний хамгийн чухал зүйл. Энэ шатанд мэрэгжлийн эмч нар микрон түвшний хэмжээсээр ажилладаг. Учир нь зөвхөн нэг л ширхэг шүд жаахан өндөр буюу нам байхад эрүү тэнцвэрээ алдаж нүүр дайлих, нүүрний мэдрэлд даралт өгөх, улмаар нуруу, хүзүүний дискэнд хүртэл алсдаа ачаал ирэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас энэ үе шатнд амны хүндийн бүх хэмжээс шүдний хэлбэр, зажлах үнцэг, зуултын өндөр зэргийг нарийн хэмжиж, тусгай хэв, силикон материалаар баталгаажуулан авдаг. За өнөөдөр хэвийг аваад дуусчлаа. Дараа 7 хоногоос 2 талынхан жинхэнэ бүрээснүүд нь ороод ирнэ. Зуулт тохирсон хив авсны дараагийн алхам бүрээсүүдийг суйрлуулах. Имплантны бүрээс нь цирконоор хийгдсэн ба өнгө, хэлбэр, нягтралын хувь өөрийн шүдтэй тун төстэй бүтцтэй. Циркон бүрээсүүд нь манай лабораторид тусгайлан хэвлэгдэж хийгдсэний дараа хэсэг тус бүрийг тусад нь нааж жирийн амьдралд хэрэглэж үзэх туршилтын үе буюу 7 хоног өгдөг. Энэ үед хооллох, ярих, инээх үед ямар мэдрэмж төрж байгааг нарийн ажиглана. Ингэснээр хэрвээ зуултанд зөрүү гарвал засвар хийх боломжтой, хил уруултай харьцахад зөрчил гарч байвал шууд засвар хийгдэх боломжтой, гоо сайхан талаас хэлбэр өнгөний засвар хийгдэх шаардлагатай эсхийг шалгах боломж олгодог.
Хэрвээ энэ бүх шалгуурт тэнцвэл эцсийн наалт буюу бүрэн суйрлуулалт хийгдэнэ. Өнөөдөр хоёулаа имплантнуудаа бүгдийг хийлгээд дууссан шүү дээ. Одоо би танд болохоор одоо арчлах зааврыг нь хэлж өгнө. Нэгдүгээрт имплант маань ийм 3 шураг байгаа шүү дээ. Нэгдүгээр нь ингэж суулгаад, хоёр дахьыг нь ингэж суулгаад, тэгээд сая хамгийн сүүлд нь юуг нь хийсэн тийм үү? Энэ хоёрдугаар шуурган дээр ийм нүх байгаад ингээд харуулах юм бол энэ ингээд бүрээсэн дээрээ бас ийм нүхтэй байдаг байхгүй юу? Та даа гэж хардаа. Дандаа тийм нүхтэй байгаа имплантууд нь. Одоо харагдахгүй байгаа нөх нь. Тэрэн дээр нь ламп хийцэн байхгүй. Яг ийм бүрийн нөх нь ламп хийцэн байхгүй. Манай монголчууд мэддгүү мэлээ. Тэгвэл тэр нь онгорхоо явж иж болохгүй. Бүгэлэх өстэй заавал бүглэн. Тэгээд та шүдэ угаахтаа имплантныхаа нүхнүүд нь арилжчихсан байх юм бол яаралтай ирээд ламбаа хийлгэн. За одоо болохоор хоёлоо 3 сарын дараа эргээд үзлэг хийлгэн. Дахиад 6 сарын дараа ирээд үзлэг хийлгээд ерөнхийдөө имплантаа шалгуулад цэвэрлэгээ хийгээд яваад байна. Энд имплант маань шүд тэгээд энэ шураг хоёрыг 3-ын маань завсраад айгүй их хоолны үлдэгдэл үлдэх гэдэг байхгүй юу? Тэрийг бол байнга шүдний утсаар цэвэрлэнэ. Энэ хоёр шүдний маань завсар ингээд хоолны үлдэгдэл аюу удаан ингээд тогтцохоороо буйлын маань ингээд шимэгдүүлждэг байхгүй юу? Буйл өргөсөөд буйл нь шимэгдээд. Буйл ингээд шимэгдээд ирэхээр одоо нөгөө энэ суулгасан юм төмөр маань бүр ингээд гарцаа явж идэв зарим хүмүүс юм. Энэ чинь аюу аюултай. Энэ маань энэ нөгөө суулгасан суулгацаа одоо энэ протезо өргөсүүлэх хамгийн нэгдүгээр алхам байхгүй. Тэгэхээр буйлал ерөөсөө шимэгдүүлэхгүйгээр эрүүл байх юм л өөр асуудал бол байхгүй. Сайн байцгаана уу? Манай үйлчлүүлэгч Батцэг их чи маань эмчилгээ өнөөдөр дуусч байна. Хоёулаа 2024 оны 7 сард имплант эмчилгээгээ эхлүүлж исэн бол бараг 10 сарын хугацаанд тийм үү эмчилгээ дууссан байна. За эмчилгээний явц ерөнхийдөө танд ямар байсан? Хүндрэлтэй юм байсан уу нэгдүгээрт? Эмчилгээний явц бол нөгөө анх айгүйх айдастай. Ер нь ингээд импланттай амар өвддөг. Ер нь бараг чи хийлгээд дэмэн шүү гэд одоо найзаас сонсч байсан болохоор айгүйх айдастай байсан. Тэгээ олон чимэлгээр явсан. Тэгээд яг явцын дунд бол нэрээ үнэхээр ямар ч тийм айдас байгаагүй. Айгуу гоё. Өвчнөө та. Ерөөсөө өвдөөгүй. Би нөгөө яг тэр нөгөө имплант хийх өдрөөстэй за энэ ч гэсэн амар өвдөг гэсэн за баццгаа. Гоё шүтээ болохын тулд золиос хэрэгтэй шүү. Гоо сайхан золиос хэрэгтэй. Гоо сайхан золиос хэрэгтэй шүү гэдэг шиг баццгаа чи өстө өвдсөн ч гэсэн тавьчих шүү гэл амар өөртөө юу яасан чи юу ч өвдөөгүй шүү. Харин тийм хүмүүс айгүйх өвдөхүү гэдэг. Мэдээ алдуултнууд маань айгүй сайжирсан болохоор одоо ер нь өвдөхгүй болцсон байгаа шүү. Тийм. Тэгэхээр зэрэг бол ер нь бол мэдээ алдуулт нь айгүй сайн. Ямар ч тийм өвдөлт байдгүй юм байлээ шүү. Санаа зовлтгүй шүү. Санаа зовлтгүй шүү. Ер нь имплант хийх гээд бодож байгаа хүмүүс. 9 имплант суулгац тэгээ 4 бүрээс хийлгсэн байна. Тэгэхээр хоол зайчлах нөгөө анх хэлжсэн инээмсэглэг ярихад ер нь өөрчлөлт хэр гарч ийн. Гаралгүй яхаар өөртөө айгүй тийм итгэл муутай, айгүй тийм баригдмал болчтой юм байлээ. Ер нь ингээл хамтантай уулзах айгүй дурггүй те. Тэгээд нэг одоо хоолнд ороо суусан ч гэсэн за яана миний нөгөө араагүй бас нэх одоо хатуу мах авчвал хүний дэргэд айгүй эвгүүж ажиллаад ах чи эвгүүх байдлаар бол өөрийгөө айгүй тийм дандаа нэг тийм бодолтой тий. Бодолтой болчдөг. Тэгээ ингээд шүттэй болохоор ч мэдээж нөгөө өнөөх дуртай хүн чинь бас тийм шүү дээ. Та яг хэлж байхдаа одоо ярих инээд муутай хүн чинь тэгэл хүнтэй юм яриад айгүй хинээдэг хүн чинь тэгэл араагүй болохоор бас амар хэцүү байдгаас одоо ч бол зүгээр малитлал инээгээд тийм шүднүүд маань ингээд нөгөө бүрээснүүд маань наагдаад бас нэг туршилтын хугацаа гэдэг 7 хоног 14 хоног явсан байгаа шүү дээ. Тэр үед хоол идэж та үзсэн үү? Ер нь урдлын хэдэн шүднүүдээр ингэж байгаа жоохон бүхэл голдуу ингээд нөгөө сайн ажиллахгүй идээд байгаа шүү дээ. Тэгээд яг нөгөө ингээд араа хийгээд тэр түр бүрээсээ хийцэн байхад бол нөгөө аягүй сайн ажиллаад тэгээд яхаар нөгөө ходоод хүртэл өвдөх нь ер нь яг мэдэгдэхүйц надад өөрчлөлт гарсан араатай болсон ороо тий. Зөв. Тэгээд хоол аягүй сайн ажиллаж идэж байгаа. Юлайн имлгийнхаа эмчнэрт бас хэлэх зүйл байгаа юу? Талархал байгаа бол хэлж болно шүү. Байлгүй яах вэ? Айгүй ээлдэг зүйл нь 5 тухтай орчин. Тэгээ айгүй ээлдэг карцаатай. Тэгээ имплантны маань нэмж бүр айгүй гоё байсан. Айгүй зөөлөн гартай. Ерөөсөн яг цагаан л авцсан байвал ямар ч асуудалгүй ирэл имплантны маань нэмж үзэл яг одоо бүх хөмчлэгийг ягаал дараа нь одоо нөгөө имплантаа үзчихэд хаалган хийсэн эмч маань бас энэ юунуудыг яхад тус тустай эмчтэй юм билээ. Тэр нь бүр айгүй
надад нөгөө бүрээсийг хийхэд тий бүрээсийг нэгтэж гэсэн эмч ирээл тэгэл үзэл тэгэл сувлагчууд нь зөвлөгөө өгөөд тэгэл надад бол ерөөс эмч нартай маш их баярлалаа. Танай эмнэлгийг одоо сонгож өөрчлүүлсэндээ маш их баяртай байгаа. Айгуу гоё шүтээ болгож өгсөнд баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Манай Батцгийн хчи маань охин Ока маань байна. Манай Солонгост байгаа одоо байнгын оршин суудаг хүмүүс аль зөндөө сайн мэдэх бах тий манай Идрээ Ока хоёрыг. Окагийн маань хувьд ээжийн шүдний асуудалд ер нь хэр санаа зовдөг байсан бэ? Шүдний асуудалд нь санаа зовдөг байсан. Гэхдээ ийм байна. Манай ээж чи ер нь бол бас миний нэг охин шиг байдаг юм байна. Охин шиг, найз шиг, ээж шиг. Тэгэл ингээл миний охин ээж шүдээ амслуулмаар байна гэд тахтнаас ингээд нилээ ингээ өөрөө би завгүй ингээ явцсан мэлээ. Тэгээ миний хамгийн анх ингээд шүдний эмнэлэг дээр, Юлайн шүдний эмнэлэг дээрээ ирээд ээжийнхаа шүдний зургийг хараад бол яг тэр үед ингээд ээж дотор үзлэхтэй нулимс гарцаа. Яг нөгөө нэг ээж шүд хэцүү байна гэдгийг мэддэг чинь мэрэгжлийн өмш болохоор ингээд амын ангаалгаж харахгүй бүх юм мэдрэхгүй. Тэр шүдний зургийг харчаад харагдах байдлаасаа нөгөө уртлын шүднүүд нь байгаа болохоор айтайх харагдаад байдаг. Тэгээд нөгөө шүдний зураг харахаарч аягүй харагддаг юм билээ шүү дээ. Бүр 70-80 настай хүний юм шиг тэрийг харчаад уука амар шок төрсөн. Тэгээд шокнд ороо ямар ундаа бас явцсан юм бэ? Маань бас яг нэг юм байн ил гараад байдаг биш. Тэгээд нэг өвдөлт нь бас ил гараад байдаг биш. Хүмүүс тэрэн дээр яг ингээд хойшлуулаад өөртөө ч гэсэндээ бас ингээд хойшлуулаад байдаг байгаа байхгүй. Гэтэл чин цаагаараа нөгөө нэг юм хүний өөртөө итгэлтэй байдал, нийгэмд нөгөө юм ажлах байр суурьнд хүртэл айгүй юм маш их нөлөөлдөг юм байлээ. Нөлөөлдөг юм байна гэж одоо би тэгж бодоод байгаа. Тэгээд одоо ингээд гоё шүдтэй болсон. Одоо ээжийг харахад ямар вэ? Одоо ээж өөрөө бүр ингээд шүдний эмнэлэг рүү амар баяр баясгалтай явдаг. Хүмүүс нөгөө шүдний эмнэлэг рүү явахдаа айдастай явдаг. Яна одоо ч өвдөн гэдэг айдастай явдаг гэсэн бол ээж шүдний эмнэлэг явах өглөөний амар аз жаргалтай. Эренгүүд ингээд энд ажиллаж байгаа монголчууд маань маш гоё ээжийг хүндэлж хүлээж авдаг. Дээрээс нь ажилчид нь маш гоё үйлчлдэг ээж шүдний эмнэлэг рүү явахдаа хизээж яанаастай гэж бодож байгаа аль болох эрт гараад цагаасаа хоцрохгүй цагтаа амжаад очих юмсан гэсэн амар баяр хөөртэйгээр гарч яахыг хараад би нэрээ арай л эрт ээжийг дагуулад эмнэлгээ шүдний эмнэлгээр явчихгүй яав да. Гэхдээ сувдаа дээрээ сувдаагийнхаа ажиллаж исэн эмнэлэгт ирэх гээл байгаад байсан юм байдаг заавал цаг хугацаа байдаг. Тэгээд сувдаатай ингэж уулзаж ичиж амжилттай байсан. Ер нь ал бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хүмүүс нь өөрийнхөө бие махбод миний эрүүл чирэг байдал, миний гоо сайхан ямар байгаа л гэдгээ марттлаа цаг наргүй ажилласан байдаг. Би өөрөө ч яг тэр хүмүүсийн нэг өөрөө эрүүл мэндийн шинжилгээг өгөхгүй, өөрөө шүдний эмнэлэг орохгүй би завгүй байна, би ажилтай байна. За дараа нь болыг өөрийгөө айгу хайрлахгүй хойшин тавьдсан мэлээ. Тэгээд ер нь л айгу олон зүйлээс ингээд би мах бодороо мэдрээ, сэтгэл санааныхаа хувьд ч гэсэн мэдрээ. За аль болох эрт очиод, аль болох залуу дээр очиод янзлуулж авах хэрэгтэй байна, нэмжлүүлж авах хэрэгтэй байна гэдэг зүйлийг мэдэрч байгаа учраас та бүхэн маань өөртөө бас хайртай байгаарэ. Гэр бүлтэй, хүүхдүүдтэй хайртай энд тэднийхээ төлөө зүтгэж байгаа ч гэсэн өөрийгөө бас хайрладаг байгаарэ гэж хэлмээр байна. Хажууд байгаа хүмүүсээ бас хайрладаг байгаарэ. Эмнэлэг заавал ордог байгаарэ, шүдний эмнэлэг ордог байгаарэ. Шүд ирүүл байгаад тэгээд амны үндэ ирүүл байх тусам өөрийнхөө хоол боловсруулах эрхтэн тэр хоолоо идж байгаа, ажиллаж байгаа, шингээж байгаа болгоомж нь бас таны эрүүл мэндтэй холбоотой болохоор амар чухал юм байна. Ээж бол ходоод нэлээ өвддөг байсан. Одоо ерөөсөө нэрээ тийм ярахаа болцсон байна. Би сая яг яриа өгж байхад нь ойлголоо. Тэгэхээр тэр тусмаа одоо Солонгост бол эрүүл мэндийн салбартаа Онсег сургууль ямар алдартай топ сургуулиудын нэг Sky гэдэг нэршилтэй те. Тэгэхээр тэр эмнэлгийн төгсөгч багш нар эрдэмтэн профессоруудын ингээ өөрснөө эмчилгээгээ хийгээд ажиллаа хийгээд явж байгаа мэрэгжлийн ур чадвар өндөртэй хүмүүс байгаа учраас бас сонголтоо зөв хийгээд ирээрэй гэж байна. Энэхөө бичлэгийн маань үзээд бас олон залуу одоо охид бүсгүүчүүд хүүхдүүд маань ээж аавдаа бас ингэж анхаарал тавих хэрэгтэй юм шүү гэд аюугаа урам авах байх гэж би бодоод байгаа шүү. Билгээ зөв сонгоод цаг хэмндэг ийм сайхан эмнэлэг дээр ирчихээр ямар ч тийм асуудал байхгүй юм бэлээ шүү. Тэгээд манай Янсай Юнлай эмнэлгийг сонгож үйлчлүүлээрэ. За төгсгөлд нь хэлээ тэгээд Юлайн шүдний эмнэлгийнхаа бүх хамт олонд баярлалаа. Монгол ажилчдаа баярлалаа. Сувдаадаа баярлалаа.
Тэгээ бас ингээд ер нь бол 9-10 сарын турш ээж ингээд ингэ явж байхдаа хүн өөрийнхөө гоо сайхны төлөө төвөгшөөхгүй өөртөө цаг гаргах амар чухал шүү манайхаа. Ээж бол ерөөсөө заастаа олон удаа яваад байна да гэж ерөөсөө тэр нь төвөгшөөгөө би гоё болох юм чин гэдэг дээр илүү гоё. Тэгтээ бас зарим хүмүүст бас ингээд имплант хийлгсэн хүмүүст бас ийм ойлголт байдаг юм билээ. Айгүй ядаргаатай удаан явна гэж. Тэр чинь нэг өдөр болгон яваад байгаа юм биш шүү дээ, тий? Сард 1-2 удаа явна. Таны эмчилгээний сэтгэл хангамжтай байгаа байдал бас үнэхээр их баяртай байна. 10 сарын турш твчсэн, найдсан, өөрчлөгдсөн. Эцэст нь тэр зөвхөн шүдээ бус, итгэл найдвараа, гоо үцэглэнгээ, инээмсэглэлээ буцааж авсан юм. Түүний эмчилгээний түүх ийхүү дууслаа. Харин таны түүх эндээс эхэлж болно. Йонсе Юлайн шүдний эмнэлэг 8 сарыг дуустал хамгийн сайн Остон сой имплант маань 650,000 вон. Мөн яс суулгац үнэгүй. Бүрээс эмчилгээ 320-оос 400,000 вон зэрэг дараах хямдрал урамшууллууд зарласан байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг чат, эсвэл утсаар, эсвэл Монгол дахь албан ёсны зуучлагч компани Гоби Бирээс аваарай. Инээмсэглэлээ нуух биш, гэрэлтүүлж амьдраарай. Энэхүү бичлэгийг дуустал нь үзсэн танд баярлалаа. Хэрэв танд таалагдсан бол комент үлдээж, лайк дарж, мөн subscribe дараарай. Баяртай.